За мяндах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүдэг төрийн бүс, тулах төрийн гутал гэж ярьж байгаа шүү дээ. Монголын ахуйд орсон энэ сайхан хэлц зөвлөл сургаал үг. Тэгэхээр энэ цаана маш нарийн философитой. За дэвжих төрийн дээл гэдэг нь болох төр хүний цааяг ахуй биеэрээ бол мэдээж хэрэг дээл бүс тийм ээ материаллык талаас харин бөөгийн тарих буюу цаад зөн бэлэг талаас болох төр дуэло гэж хэлсэн байдаг. Гүн ухаанд тэнгэр үзлийн гүн ухаанд дуэло гэдэг нь хүний одоогийн бол энергийн бие физикээр бол квантын кварк бие буюу нейтрино энерги гэж нэрлэсэн хөх торсыг бий болгодог бие. Монголоор бол торсын бие гэж ингэж хэлж байгаа юм. Торсионы орон гэхээр тэр нь эрчислээд хуйлраад ирдэг юм. За тэгэхээр торсион технологи шинжилгээ хийгээд байгаа. За энд хүний тэр квантын кварк бие гэж байгаа биеийг монголоор бол хиймэр гэж хизээнээсээ нэрлэж ирсэн юм бие. За энэ хиймэр биеийн дотор бол гурамсан эрчис бий болгож гэрлэн бие, торсын бие гэдэг хоёр бие бий болж байгаа. Энийг дуэло гэж нэрлсэн байдаг. За тэгэхээр дэвжих төрийн дээл гэдэг нь хүний ауранаас төр бүтдэг юм гэдгийг хэлсэн байдаг. Ийм тэнгэр үзлийн философи ухаан баг. Тэгэхээр дэвжих төрийн дээл гэдэг дээр нөгөөх аура буюу гэрлэн бие, торсын бие, торсионы орон болоод ингээд ирэхтэрээ төр бүтээдэг дуэло гэж. Ингэж энергийн бие. За энийг монголоор бол нөгөө хиймэр гэж нэрлээд байгаа юм. Хиймэр гэдэг бол нөгөө дуэлоны бүтээл болох юм л да. Тэгэхээр энэ бол эс дотор байгаа, хүний биед байгаа эс дотроос торсын бие нейтрино энерги гэж. За энэ нь аль хэм буюу ухамсарын хэмээр бол острогчийн гели гэж нэрлэгддэг. Острогчийн гели. Тэгэхээр энийг бол цацруулаад ирэхээр гегентэн гэж авахчлсан байдаг. Энэ гегентэн дээлийг бол төр бүтээдэг дээл юм гэж. За ингээ гэгэрл гэдэг бол зүгээр энгийн ахуй байх хэрэгтэй юм шүү гэд. Тэгээд тэр дуэлогоо буюу аура гэрлэн бие торсын орноо хязгааргүй эгнэшгүй байх ёстой юм. Энийг ертөнцид боочих гэж 800 юм хэлсэн байдаг. Ингэж чадсан нөхцөлд төр бүтдэг. Тэндээс төр бүтдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө бие засад, гэрээ засад, төрөө зас гэдэг чинь өмсдөг торго даван дээлийн засаад ахыг хэлж байгаа юм биш. Энергиэр төр бүтээдэг бие засад, гэрийн төр бүтнэ, гэрийн засаглал бүтнэ. Тэр нь бол ахуйц засаглал, харин төр гэдэг нь нөгөө дуэлоноос бүтдэг энэ энергийн биеийг хэлээд байгаа. За тэгэхээр ийм учраас айлын эр хүний нөгөө давд торгон дээлийг бол хамгийн сайхан бэлэгдэл болгож хийгээд ингээд үүдэн залдаг. Бурхан шүтээнээс өмнө онгон шүтэнтэй, онгон шүтээнийхэн үед эр хүнийхээ бүс малгай Чингисийн их Монголын үед гэдэг юм уу тийм ээ, их дажин самуунтай үед бол нум саадаг хоромсох нь тийм ээ, эр хүний зэвсэг замсэг нь бол онгон шүтэн болж гэрийн хойморд дахигдж шүтэгдэж явсан эвж түүхий л дээ. За ийм үедээсээ уламжлаад эр хүний малгай бүс дээлийг бол дандаа тусдаан дээш нь байдаг гэсэн. Энэ нь доошоо яваад оронд нь бурхан шүтэн, нөгөө онгон шүтэн доошоо яваад бурхан шүтэн гэдэг болоод ирэхээр одоо бол эр хүнийхээ дээл бүсийг малгайг эмэгтэй хүн өөрийнхөө хувцастай холдоггүй хоймроодан залдаг байсан. Энэ ёс алдагдаад тэгээд айлын эр хүний дээл бүс малгай босод хүүхдүүдийнхээ эр хүнийхээ малгай бүсийг шүү дээ тийм ээ, айлын эцэг хүний малгай бүсийг дээлтэй босод хувцастайгаа холиод ямар хамаагүй нэг төмбөө шиг савнд хийгээд ингээд тавьдсан бол тэр айлын нөгөө ахуйц засаг буюу дуэло төрн тэр айлын төрн гэсэн үг шүү дээ, ахуйц засаг. Энэ нь бол дандаа унж доошоо доройтж явдаг. Ийм учраас
энэ бүтэх төрийн бүс мандах төрийн малгай дэвжих төрийн дээл гурыг дээш нь залж явах хэрэгтэй юм аа.